Тулгуур төрийн 2225 их Монгол улсын 810 ардын хувьсгалын 95 жилийн ан хүчит бүхийн барилдаанд 1024 бүх эрбэр уурхаана уралдуулан барилдсан билээ. Дөрвөн тэгшээд авцсан түүхтэн төрийнхөө их баяр наадамд Архан аймгийн хашаа цумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаа дамб 10 давн төрүүлж Монгол улсын аврах цол хүртэн наадамчин олноо баясгасан. Ийхүү ардын наадмын 22 дахь аваргаар тодорсон түүнд өнөөглөө төрөө бүхийн байшинглуулах Land Cruiser 200 маркийн машиныг Чингисийн талбайд гардуулан өглөө. Баярлалаа. Сайхан байна. Төр төмний минь баяр цэнгэл наадам болж үндэсний бүхийн барилдаанд 1024 бүхөөс барилдаж төрүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд Монгол бүхийн дээд цол авраг гэдэг цолыг олон жилч би бас өөрөө хүлээсэн ард түмэн маань ч бас хүлээсэн байх гэж бодож байна. Тэгээд энэ хүсэл маань бас энэ өдөр биелж хамгийн дээд сайхан жаргалыг авж байна да. Нэмийн давтаа илхэн баяр авахтай барилсан юм. Ер нь хаана гэж бодож байв уу? Адис авсан байгаа. 9 давнд барилсан. Тий. Бас Монгол улсын аврах цолтой хүн тэгээд бас өөрөө хувьдаа бас хүндж явдаг. Тэгээд бас аврах болох хэлсэн гэж бас хүсч мөрөөжсэн болохоор тэгээд барилсан. Тэр наадамд барилсан аврах цолтой бүхийхээ мөрнөөс айд савыг гэж утсан. За оюун болд аврагтай таарсан. Тэ төрүүжлийн төрөө бүхтэй таарч тунж барилдсан. Тэ сайхан барилдаан болсоо. Ер нь бол барилдаан болгон одоо хүнд хэцүү байдаг. Гэхдээ энэ жилийн барилдаан бол ерөнхийдөө их сайхан сансандаа хийж тийм сайхан сэтгэлдээ хүртэл барилдсан гэж бодож байна. Түүнчлэн энэ жилийн наадмын үзүр түрүүнд тонон үлдэж урамтай сайхан барилдаж наадамчин олноо баясгасан нутгийн 2 бөхөө Архангай аймгийн нутгийн зөвлөл хөдөлгөөн ходогдолж байгаа уяачдын баяр дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мөн Land Cruiser 200 маркийн автомашиныг гардуулан өгсөн байна.